Ойлголтын өөрчлөлт 4. Чуулган доторх ажлууд болон чуулганаас гарах ажлууд. Энэхүү парадигмын зорилго нь бидэнд жижиг чэ үсгээр эхэлсэн чуулган дотор хийгддэг ажлууд болон том чэ үсгээр эхэлсэн чуулганаас гарах ажлуудын ялгааг ойлгоход туслах юм. Чуулган доторх ажлууд гэдэг нь хамт олон дотроо чуулганаас гарах ажлуудыг хийхэд нь итгэгчдийг бэлтгэж, чадвархжуулж, хүчрхэгжүүлэхийг хэлнэ. Бурхан өөрийн хүмүүсээс багахан хувийг нь чуулган доторх ажлуудад онцгойлон оролцуулахаар дуудсан. Харин үлдсэн хэсэг нь ихэнх цаг хугацаагаа чуулганаас гарах ажлуудад зориулах буюу ажлын талбар болон хамт олонны хүрээл дотор цагаа өнгөрүүлэх юм. Эфесчүүдэд бичсэн загталдаа Паул үүнийг маш тодорхой болгосныг 4-р бүлгийн 11-ээс 13-р эшлэл дээрээс харъя. Энд Бурханы хүмүүс үйлчлэлийн ажилд бэлтгэгдэх хэрэгтэй гэжээ. Уг зорилгын төлөө тэр чуулганд үйлчлэлийн бэлэг авьяастай хүмүүсийг элбэг дүүрнээр хангаж өгсөн. Элч нар, иш үзүүлэгчид, сайн мэдээ тунхаглагчид, хончид болон багш нар нь Эфес номын 4-р бүлгийн хам сэдвийн хүрээнд харвал чуулган доторх ажлуудыг хийх ёстой бөгөөд Бурханы хүмүүсийг бэлтгэж чадвархжуулах ёстой юм. Харин тэдгээр бэлтгэгдсэн Бурханы хүмүүс эзний тэднийг стратегтайгаар томилсон газруудад буюу гэр бүл, ажлын талбар хийгээд хамт олондоо чуулганаас гарах үйлчлэлийн ажлуудыг хийх ёстой ажээ. Тэгэхээр одоо би та бүхэнд энэхүү зураглалын эдрийн талыг хуваалцъя. Уг тойргоор дэлхийд дахинд Христийн биеийг төлөөлүүлье. Энэхүү бие дотроо эзэн нутгийн чуулгануудыг босгон байгуулжээ. Яагаад тэр вүлээ? Тэжээнд итгэж, ерөнхийд нь сургаж, бэлтгэж, зааж, сэргээж, дадлагжуулж, дайчлахын тулд тэр юм аа. Тэгэхээр амралтын өдрүүдэд болон заримдаа ажлын өдрүүдэд оройн цагаар бид эдгээр зорилгуудынхаа араас явдаг. Харин эд ажлын өдрүүдийн хаана нь чуулган байна вэ? Хаана нь хаасайгүй байдаг. Тарж салж явцгаадаг. Амралтын өдөр чуулган цугладаг. Харин ажлын өдрүүдэд өөрсдийн хамт олон руугаа тарж явцгаадаг. Тарж явцгаасан ч чуулган амьд хэвээрээ байж чадах уу? Чухамдаа тийм. Хэрвээ амьд байгаа бол тухайн чуулган юу хийж байна вэ? Бурханыг магтан алдаршуулж байна. Иймд тарж явцгаасан гишүүд нь хамт олон дотроо хаасайгүй хаанчлалын үнэт зүйлсийг харуулan амьдарч байгаа бол уг чуулган амьд бөгөөд гэрэл давс байх үүргээ биелүүлж байгаа хэрэг. Одоо харин бид ямар асуудалтай нүр тулаад байгаа билээ? Бид өөрсдийн нутгийн чуулганууд дээр Христийн биеийг хязгаарлах хандлагатай байдаг. Энэ бол үнэхээр аюултай хэрэг юм. Мөрөглийг бид дуудуулах төдийгөр хязгаарладаг. Бидний оролцож байгаа үйлчлэлүүд зовлон болж хувирдаг. Даваагаас маасан гаригийн хоорондох бидний амьдрал ямар ч сүнслэг ач холбогдлоггүй хэмээн тооцдог. Ийм ч учраас даваагаас маасангийн хооронд үлгэн салган сажилж амьдардаг. Бид гайгүй сан цэнэглэгдэхээр хамаг эрч хүчээ амралтын өдөр зарцуулахар нөөдөг. Эцэст нь бид гэр бүл хамт олон дотор гэрэл ба давс болох үр нөлөөгөн эдгээр шалтгаанаас болж алддаг. Ийм болохоор бидний харах өнцөг өөрчлөгдөх шаардлагатай байна. Танаас нэг асуулт асуумаар байна. Ариун амьдралыг та хэрхэн тодорхойлох вэ? Ариун амьдрал гэдэг нь эзэнд 100% зориулагдсан амьдрахыг хэлнэ. Миний дараагийн асуулт бол даваагаас баасан гаригийн хооронд энэ яг юу гэсэн үг вэ? Одоо өөрийгөө намайг болон бид нар бүгд 100% бурхан зориулагдсан нөөц боломжууд гэдэг талаас нь бодож үзцгээе. Бидний хэн болох хийгээд бидэнд өгөгдсөн бэлэг авьяасуудаа хөгжүүлэх завшаан бүрийг өгтөө бурхан алдаа хийгээгүй юм шүү. Бид инженер, эмч, дунд сургуулийн багш, үйлдвэрийн ажилтан гээд хэнч болсон бай бүгд алдаа байгаагүй. Тэгэхээр би өөрөө хэрхэн ариун амьдралаар амьдрах гэж хичээдгэн тайлбарлая. Кинчо миний би өөрийнхөө нөөц бололцооны 10%-ийг чуулганы дотоод ажилд зориулдаг бөгөөд үлдсэн 90%-ийг нь чуулганаас гарах ажилд зориулдаг. Би бэлтгэгдэж чадвархчихын тулд болон бусдыг бэлтгэгдэн сайжрахтан туслах гэж цуглаандаа явдаг. Гэхдээ би өөрийн нөөц бололцоогоо 100% чуулган дээр нь зарцуулдаггүй. Үлдсэн 90%-ийг нь өөрийн ажиллаж амьдардаг газартаа нөлөөлөхөд ашиглах ёстой нөөц боломж гэж хардаг. Үүнийг чуулганаас гарах ажлууд гэж хэлж болно. Миний залуу эсүү үеийнхтэй адил шаналж байгаа олон залуустай уулзаж ярилцах завшаа надад гардаг.
Би тэдний дотроос өдөр бүр Христ итгэлийн амьдралынхан утга учирыг ойлгож ядан байгаа өөрийгөө олж хардаг юм. Яагаад шаналж байсан бэ гэхээр би гэр бүлээ тэжээхийн тулд даатгалын бизнест хөл тавьж шаргуу ажилдаг байлаа. Гэвч би амьдралаас нь Бурханы төлөө хийж байгаа хаанчлалын ажлуудыг олж харж чаддаггүй байсан. Чуулганд үйлчилдэг 10% хичээл зүтгэл маань л Бурхан тааламжтай мэтэр хардаг байлаа. Тийм ч учраас 10%-аас илүү цагийг чуулганы доторх ажил зарцуулахыг хичээсэн боловч чадсангүй. Миний болон Бурханд амьдралаа зориулах хүсэлтэй өнөөгийн олон Христ итгэгчдийн шаналдаг шалтгааныг одоо та ойлгож байгаа биз дээ? Одоогоос нэлээд олон жилийн өмнө манай офисын барилга дотор байрладаг нэгэн кофе шопт би Бэни пастортай хамт сууж байлаа. Тэр над руу харснаа "Кен, гү чи энэ барилгын пастор нь болох талаар бодож үзэж байв уу?" гэж асуулаа. Би түүнрүү гайхсан харцаар харсан. Учир нь нэгдүгüүрт би гэдэг хүн пастор биш. Хоёрдугаарт байшинд пасторын хэрэг гэж байх уу? Мэдээж барилга дотор хүмүүсийн талаар тэр ярьж байсан байх л да. Гэхдээ пастор тэнд юу хийнэ гэж эдгээр хүмүүс бүгд нүгэлтнүүд. Харин та ариун хүмүүсийг хончилдог шүү дээ. Гэвч түүний хэлсэн зүйл үнэхээр үнэн байсан юм а. Түүний үг намайг сэргсрээд авах шиг болсон. Нэрээ би тэр барилга руу нэвтрэх үнэнлэхээс шалгуулах шаардлагагүйгээр өдөр болгон орж гардаг шүү дээ. Юу гэж? Хэрвээ та иймэрхүү барилгад ажилддаг бол тийшээ орохын тулд бичиг баримтаа өгч бүртгэл хийлгэх шаардлагатай болдог. Харин надад тэгэх хэрэг байгаагүй. Намайг тийшээ ороход бүхэн намайг таньна. Хэрвээ тэдгээр хүмүүсийг би хончлохгүй бол өөр хэн байх вүлээ? Би өөрийн байгууллагынхаа гэрчлэлийг та бүхэнд даруухнаар хуваалцмаар байна. Манай байгууллагад ажилд орсон 10 хүн тутмын 8 нь эзнийг таньж мэдхээр ирдэг. Өнөөдөр тэдний ихэнх нь бизнесийн талбарт үйлчилж бусдыг Христ рүү авчирдаг болсон. Миний болон надтай хамт ажиллагчдын шинээр ажилд орсон хүмүүст хамгийн түрүүнд үзүүлдэг нөлөө бол Библи нээж, номлол хийх биш юм. Харин бид тэдний дунд ажиллахдаа зүгээр л хаанчлалын үнэт зүйлсийг өдөр тутам харуулдаг. Ингэж амьдрахад тэд Христийн бодит оршихуйг мөн түүний гоо үсгэлэнг олж хардаг юм. Хаанчлалыг хүлээж авалгүй хоцордог үлдсэн хоёр хүний тухайд юу хэлмээр байна вэ гэхээр миний итгэдэг зүйлд итгэхгүй байх сонголтыг тэд хийж чадна. Гэхдээ тэд би өөрийн итгэдэг зүйлдээ үнэхээр итгэдэг гэдэгт итгэхгүй байж чадахгүй. Тэд самуурсан байдалтай гэртээ харьцаадаг. Учир нь тэд Бурханы хаанчлалыг харсан шүү дээ. Хүмүүс Христийн үг номлож байгааг сонсохын тулд цөм рүү очихгүй байх сонголтыг хийж чадна. Гэхдээ хэрв тэднийг тойрон хүрээлж байгаа итгэгчид мөргөл хүндлийн амьдралын хэм маягаар амьдардаг бол тэд ажиллаж амьдарч байгаа газраа Христийн бодит оршихуйтай тааралдахаас зайлсхийж үлч чадна. Тэгэхээр хэрвээ бид өөрсдийн амьдралаа Бурханд бүрэн дүүрэн тавьж өгвөл нөхцөл байдлаас үл шалтгаалan бид хаач явсан түүний төлөө бүрэн дүүрэн амьдарч чадна. Бид давхар санаа өвөрлөхөө болно. Үүнийг эсэргүүцэх махан бие бидэнд үгүй болно. Ийм учраас Колосай 3:23, 24 дугаар ишлэлд Паул хэлэхдээ та нар юу ч хийсэн эзний төлөө чин зүрхнээсээ хийх түн гэсэн. Эзний төлөө чин зүрхнээсээ хийнэ гэдэг нь бид хийж байгаа бүх зүйл дээрээ зөвхт онц хандлагатай байна гэсэн үг. Тэгэхээр эдгээр үгсийг Паул хэнд хандаж хэлснийг та мэдэх үү? Тэд бол боолууд байсан. Паул боолуудад буюу тухайн нийгмийн хамгийн дорд бөгөөд бүх эрхээ хасуулсан хүмүүст уг загтлаа хаягалсан байдаг. Хэрв тэд эзний төлөө чин зүрхнээсэн үйлдэж амьдрах ёстой гэвэл бидний хувьд би чин зүрхнээсэн хиймээргүй байна гэж хэлэх сонголт байж болох уу? Та юу гэж бодож байна? Тэгэхээр даяар чуулганы цөөнхөн цаг хугацаа болон нөөц бололцооныхоо ихэнхийг чуулган доторх ажилд зориулах дуудлагатай байдаг. Тэдний хувьд ариун амьдралаар амьдрна гэдэг нь 90% цаг заваа чуулганы дотоод ажлуудад зарцуулж зөвхөн 10% чуулганаас гарах ажлуудад буюу өдөр тутам бидний хийх ёстой өөрсдийн гэр бүл, найз нөхөд, хамт олондоо гэрэл давс болдог. Тэдний үйлчлэлийн гол дуудлага нь Бурханы бусад хүмүүсийг үйлчлэлийн ажлуудад сургах, барьж босгох, хүчрхэгжүүлэх юм бол бид ч өөрсдийн цагаа ихэнхийг нь өөрсдийн нөлөөлж чадах газруудад гэрэл давс болж өнгөрүүлэх ёстой биз дээ. Бид чуулганы доторх ажлыгч, чуулганаас гарах ажлыгч аль алиныг нь чухалчлах ёстой. Чуулганы бүтэн цагийн үйлчлэлд Бурханаар дуудагдсан тэдгээр хүмүүс үлдсэн биднээс илүү онцгой юм уу ариун гэсэн үг биш юм. Тэд зүгээр л Бурханы дуудлагын дагуу түүний хийгснийг хийж байгаа хүмүүс. Бид ч мөн ялгаагүй Бурханы дуудсанчлан
хамт олонны хүрээлэл дотроо тараагдан байрлсан 24/7 чуулганууд юм. Энэхүү сургалт бол чуулганаас гарах үйлчлэлд буюу хөршүүд хамт олон дотор тарж байрлсан 24/7 амьд гэрэл давс болох чуулган гэдэгт голчлон төвлөрсөн юм. Иймээс дараагийн парадигмээр чуулганаас гарах ажлуудын талаар илүү дэлгэрэнгүй хуваалцсан.